Нэг амьсгаагаар. За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд Америкийн ер бусын аимшигын төрлийн Carrie киног тайлбарлах болно. За ингээд илүү зүйн байхгүй шууд кино руугаа орцгоё. Margaret White бол бүх зүйлийг нүгэл гэж үздэг төөрөгцсөн, шашны хит туйлширсан үзэлтэй эмэгтэй юм. Ялангуяа эмэгтэй хүний бие, бэлгийн харилцаа, эмэгтэй хүний байгальтай холбоотой бүх зүйлийг тэр нүгэл гэж үздэг. Киноны эхний хэсэгт Margaret цусаар будагдсан орон дээр хөвтөж, өвдөж хашгирч бурхнаас нүглээ намжлахаар гуйж байдаг. Тэрээр бодит ертөнцийг огт ойлгодоггүй тул хор тавдраар өгөж байна гэж боддог ч үнэндээ тэр төрж байгаа нь юм. Өвдөлт нь эцтэй намжих үед тэр хөлийнхөө завсар харж зочиртон хөшөж орхино. Учир нь тэнд шинээр төрсэн охин байх бөгөөд Маргарет энэ хүүхдийг өмнөх нөхөртөөгөө үлдсэн нүглийнх нь үр дүн гэж боддог. Тэрээр шууд л хайж гаргаж ирээд хүүхдийг алхахаар бэлдсэн ч эцсийн мөчд үүнийг хийж чадахгүй. Энэхүү бяцхан охиныг хожим Carrie гэж нэрлэдэг. Олон жилийн турш Маргарет өөрийн шашны үзлийг Carrie тулгаж түүнд ямар ч эрх чөлөө өгдөггүй. Тэр Carrie-г найз нөхдөдтэй болохыг, эрэгтэй хүмүүстэй ярилцахыг хориглож амьдралынх нь ихэнх хугацаанд ч сургуульд явуулдаг. Carrie 16 нас хүрэх үед хүүхдийн эрхийг хамгаалагчид Маргаретийг охиноо ахлах сургуульд явуулахыг албацдаг. Гэвч Carrie хүмүүсээс төлсөн дуу цөөтэй зангаасаа болж үргэлжил шоолуулж дооглуулна. Тэр хинтээ ч ярьдаггүй бөгөөд охид задгай хувц сөмсөх эсвэл хосууд үнсэлцгийг харахтаа гайхаж алмаардаг. Болцоо гэдэг ойлголт бүр түүнд байх ч үгүй. Нэг өдөр сурагчид усан волейбол тоглож байх үед Carrie санамсаргүйгээр алдартай охин Sue-г толгоорон зохино. Sue-гийн найз Chris гэх охин Carrie-г хил амаар доромжилж шоолсноор бүгд инээлдэж эхэлдэг. Хичээлийн дараа охид хувцас солихоор шүршүрийн өрөөнд ордог. Carrie шүршүрт орж байх үед амьдралд нь анх удаа түүний сарын тэмдэг ирчихдэг. Гэвч түүнд багасаа сарын тэмдэг гэж юу болох, эмэгтэй хүний биеийн талаар хинч тайлбарлаж өгч байгаагүй учраас тэрээр айд сандарна. Хөлөөр нь урсаж буй цусыг хараад тэр өөрийгөө ямар нэгэн өвчнөөр үхэж байна л гэж боддог. Тэрээр шууд л огтоос тусламж гуйж сандарсан байдалтай гүйж эхэлнэ. Өнөөх л Chris гэдэг охин Carrie-г сарын тэмдэг гэж юу болохыг ойлгохгүй байгааг мэдээд түүнийг шоолж эхэлдэг. Удалгүй бусад охид ч түүнтэй нийлж тампон шидэн өөлж байгаа мөчийг нь бичлэг хийж эхэлдэг. Харин Sue-гийн охин Carrie-г өрөвдөж байсан ч өөрөө гадуурхахтаас айж бусдыг зогсоож чаддаггүй. Тэднийг зөвхөн хичээл орж байсан биеийн тамирын багш ирснээр энэхүү үйлдэлийг нь таслан зогсоодог. Гэхдээ Carrie охид явсны дараа айд сандарлаас болж өөлж хашгирсаар л байдаг. Түүнийг тайвшруулахын тулд бүр багш нь нүүрлүү нь алгацчихдаг. Охид холдон явах үед Carrie ууртайгаар гэрлийн чидэн рүү ширтгэхэд тэр санамсаргүй мэтээр л хагарчихна. Захирал нь болсон явдлыг мэдээд биеийн тамирын багшид дээрлэгсэн охидыг хүснээрээ шийдгэх эрхийг өгдөг. Мөн Carrie-г тайвшрах хэрэгтэй гэж хэлээд ээжийг нь дуудсан гэдгийг ч мэдэгдэнэ. Гэвч ээж нь сарын тэмдэг ирсэн тухай мэдвэл яах болоо гэсэн бодол Carrie-г улам ихээр сандаргана. Түүний амьсгаад авчтан хэд сандарч эхлэхэд өрөөнд дотор гусны сав өөрөө л хагарчдаг. Хэсэг хугацааны дараа Margaret охиноо авахар ирэх бөгөөд Chris болон түүний найз залуу үнсэлцэж байгааг харна. Тэрээр ийм муу нөлөөтэй хүүхдүүдийг охиныхоо дэргэд байлгахыг хүсэхгүй байгаа бөгөөд бурхнаас бүр энэхүү самурсан хүүхдүүдийг зөв замд нь оруулаад өгөөч гэж тайлбараад амждаг. Гэртээ харих замдаа Carrie яагаад ээж нь түүнд сарын тэмдгийн талаар өмнө нь хизээж хэлээгүйг асууна. Гэвч Margaret хариулдаггүй. Гэртээ ирж машинаас буух явман хөршийн нэгэн хүүхэд ирж Carrie-г итгээд зэвүүн чи бол эргүү нов шиг мэн доромжилдаг. Гэхдээ Carrie түүн рүү харахад хүүхдийн ундаг дугуй шууд зогсоод хүүхэд унчихдаг. Ингэснээр айсаа хүүхэд шууд л гэрийн зүг. Сүүлийн хэдэн сарын турш түүнд иймэрхүү хачиргалтай зүйлс байнга тохиолдож байсан бөгөөд тэр яагаад гэдгийг өөрөө ч мэддэггүй. Гэр дотор Margaret толгоогоо хананд зохиж өмнөх нөхөртөөгөө үйлцэн нүгэл шиг нь охин ч хизээ нэг өдөр нүгэл үлдэх болно гэж бодон бурхнаас намжлал ирсээр л байдаг. Тэрээр бүр хуурамч Библийн ишлэл зохиож Carrie-д сарын тэмдэг ирэх нь нүгэл бөгөөд тэр нүгэлтэн болсон гэж итгүүлэхийг оролцдог. Гэвч Carrie Margaret-ийн худал ярьж байгааг мэднэ. Учир нь биеийн тамирын багш аль хэдийн түүнд сарын тэмдгийн талаар бүгдийг тайлбарлаж хэлсэн байдаг. Carrie энэ бол хэвийн зүйл бөгөөд бүх охид л адилхан юм байна штэ гэж эсэргүүцнэ. Үүнд дурлсан Margaret Библиэр түүний толгоороо зохиж дараа нь түүнийг жижигхэн залбирлын өрөөнд төгжингээ зөвхөн бурхнаас уучлалт гуйсны дараа л гарч ирээрэй гэж хэлдэг. Carrie ууртайгаар хашгирахад хаалганд цуурч эхлэх бөгөөд дараа нь бүр Есүсийн баримлал руу харахад баримлаас нь цус урсаж эхэлдэг. Энэхүү үйл явдал өрнж байх үед өөр нэг газар Sue болон түүний найз залуу Tommy хоёр Tommy-гийн жибэнд хамтдаа зугаацаж байдаг. Зугаацаж дуусаад хувцас янзлсны дараа Sue шүршүрийн өрөөнд болсон явдлын үеэр Carrie-д туслаагүйдээ өөрийгөө буруутай мэдэрч байгаагаа түүнд хэлдэг. Үүний зэрэгцээ Chris найз залуу Billy болон өөр нэг найзын хамт гэртээ орж ирдэг. Sue-гээс ялгаатай нь тэр өөрөө дээрлэхэлтийг эхлүүлсэн хэрнээ огт гэмшсэн шинжгүй л байдаг. Carrie-г бөөрчиг доромжлохын тулд тэр болсон явдлын бичлэгийг интернетэд байршуулчихдаг. Утсан Carrie-гийн гэрт эргээ ирэхэд Margaret тайван сунгаа хувцас сойж дуу аялж байдаг. Өмнө нь охинтойгоо болсон маргаанаа бараг л мартчихсан мэтэл харагддаг. Удалгүй
мэдээлгүүдээр Кэрриг бурхад залбирсан эсгийг нь шалгасны дараа шүүгэнээс гаргадаг. Маргааш сургууль дээр биеийн тамирын багш Крис Сүүи болон тухайн хэрэгт оролцсон бусад бүх охтуудыг цуглуулна. Шийтгэл болгон тэд үлдсэн хэдэн 7 хоногийн хугацаанд өдөр бүр 1 цагийн турш хүнд биеийн тамирын дасгал хийх ёстой болдог. Энэ нэгэн тушаалыг биелүүлээгүй тохиолдолд тэр хүн удахгүй болох төгсөлтийн бүжигт оролцох эрхгүй л болдог. Крис энэ шидэглийг нь удахгүй гэж хэлээд биеийн тамирын багш өөрийг нь бүжигт явахыг нь яаж зогсоохыг харьяа хэмээн үздэг. Ууралсан биеийн тамирын багш түүнийг сургуулиас төр хугацаагаар хасаж төгсөлтийн бүжигт оролцох эрхийг нь цуцлана. Крис эсэргүүцэн бусад охтыг өөртөө нэгтгэхийг уриалсан ч хинч түүнийг дэмждэггүй. Тэр бүхэл хамгийн сайнад Сүүн хүртэл түүнд туслахгүй гэдгээ илэрхийлдэг. Энэ хооронд сургууль даяар Кэрриг дээрлэхүүлж буй бичлэгийг бүгд үзчихсэн байдаг. Хүмүүс түүнийг шоолж бүр шүүгэн дээр нь Carry White is Shade гэж граффити хүртэл сараачжээ. Доромжлогдож уур хилэнгээр дүүрсэн Кэрри ариун цэврийн өрөөлөө орж толон дээр төвлөрөн ширтгэхэд тол түүний харцнаас болоод хагарчдаг. Ингэснээр Кэрри өөрт нь psychokinesis хэмээх чадвар байдгийг ойлгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл тэр зөвхөн бодлороо эд зүйлс болон хүмүүсийг хөдөлгөж чаддаг юм байна л да. Өөрийн хүч чадлын талаар илүү ихийг мэдхийн тулд тэр номын санд очиж psychokinesis-ийн тухай олон номнуудыг уншдаг. Тэндээс олж унсан мэдээллүүд нь түүнд сарын тэмдэг эрдэгтэй адил ийм чадвартай байх нь зарим хүмүүсийн хувьд хэвийн зүйл байж болох юм гэсэн итгэлийг ч төрүүлнэ. Дараагийн хичээлдэр Кэрриг ангийн урд гарч зохион бичлэгээ уншихыг нь хүснэ. Үүнийг дууссаны дараа Сүүгийн найз залуу Томми Аманда үл сонсогдохоор доромж үг хэлэх мэд боловч багш чанга хэлхийг хүсгэд тэрээр үнэндээ Кэрригийн зохион бичлэг үнэхээр гайхалтай байсан гэж хэлдэг. Сургуулийн хамгийн од залуу өөрийг нь магтсанд Кэрри зочирдон ичингүүрч орхино. Энэ үеэр Крис төгсөлтийн бүжигт оролцох эрхээ буцааж авахын тулд өмгөөлөгч аваа сургууль дээрээ дуудана. Тэр өөрийгөө хохирогч мэтээр харуулж биеийн тамирын багшийг өөрийг нь муу үгээр доромжилсон гэж буруутгана. Өөр намайг төгсөлтийн бүжигт оруулахгүй бол би таныг шүүхэд өгнөөч гэж хэлдэг. Гэвч түүнийг худлаа ярьж байгааг батлахын тулд биеийн тамирын багш Кэрриг дээрлэж байсан бичлэг чиний утсан дээр байгаа бидтэй. Чи зүгээр утсаа өгөөд шалгуулцгаа хэмээн шаарддаг. Харин Крис утсаа өгөхөөс татгалцснаар өөрөө буруутай гэдгээ нотолж орхино. Шүн Кэрри өөрийн хүч чадлыг шалгаж номнууд болон орд ирээ агаарт хөвөөлж үзнэ. Маргарет чимээ сонсоод юу болсныг шалгахаар гартаа хутга барин дээшээ гарч ирнэ. Гэвч тэр үед Кэрри унтаж байгаа дүр эсгэж байсан тул Маргарет гараад хутгаа тавина. Маргааш нь Сүүи найз залуу Томмигоос Кэрриг төгсөлтийн бүжигт дагуулж явахыг хүснэ. Тэр Кэрри ганцхан оройч гэсэн хөвгөлдөх эрхтэй гэж бодож байгаа бөгөөд түүний төлөө өөрийн төгсөлтийн бүжгээ алдахад ч бэлэн байдаг. Томми ихэндээ Сүүитэй хамт явахыг хүссэн ч Сүүи олон удаа гуйсны эцэст зөвшөөрнө. Дараа нь тэр Кэрри дээр очиж төгсөлтийн бүжигт хамт явахаа санал тавина. Гайхсан Кэрри өөрийг нь дахиад л шоглох гэж байна гэж бодоод зугтчихдаг. Дараа нь биеийн тамирын багш Кэрриг хувцас солих өрөөнд уйлж байхад нь олно. Юу болсныг асуухад Кэрри Томмигийн урилгыг хэлнэ. Багш нь Кэрриг дэмждэгч Томми болон бусад хүмүүс түүнийг гадуурхаж байгааг мэддэг болохоор тэр даруул Сүүи болон Томми хоёрыг олж уулзаад Кэрриг доромжлох гэж байгаа бол дахин бодохыг анхааруулна. Хичээл тарсны дараа Томми Кэрригийн гэрт очино. Энэ нь Кэрриг айлгадаг. Учир нь тэр ээж нь өөрийг нь хүүгүүдтэй ярилцдаг гэдгийг мэдээсэ гэж хүсэхгүй байв. Багаас нь хоригдсон болохоор тэр шүү дээ. Томми ч Кэрри түүнтэй хамт бүжигт явахыг зөвшөөрөх хүртэл эндээс явахгүй гэж хэлнэ. Эцэст нь Кэрри зөвшөөрөх боловч нэг нөхцөл тавьдаг. Томми түүнийг орой 10:30 гэхэд гэрт нь хүргэж өгөх ёстой. Кэрри эцэст нь бусад хүүхдүүдийн адил болж байгаадаа маш ихээр баярлдаг. Төгсөлтийн бүжигт бэлтгэхийн тулд тэр дэлгүүр хэсэг боловч өөрийн мөнгөнд тохирох даашинз олж чадахгүй тул өөрөө оёхоор шийдэж даава худалдаж явна. Крис Кэрриг дэлгүүр хэсэж байгааг хараад маш ихээр уурлана. Тэр найзуудтайгаа нийлж төгсөлтийн бүжгийн үеэр Кэрриг доромжлох төлөвлөгөөж гаргана. Гэртээ буцаж ирэхэд Кэрри ууралсан Маргаретыг хүлээж байгааг харна. Тэр ээжтэй төгсөлтийн бүжигт явах гэж байгаагаа хэлэхэд Маргарет зөвшөөрөхгүй гэдгээ ч мэдэгдэнэ. Кэрри бухимдан уур хилэнгээ барьж дийлэхгүй болж эд зүйлсэг хүчээр агаарт хөвөөлж эхэлдэг. Энэ үед нь Маргарет бурханд залбирч охиныг нь чөтгөр эзэмдсэн гэж боддог. Кэрри түүнийг залбирхаа болохыг хүссэн ч Маргарет улам чангаар залбирсаар л байдаг. Эцэст нь Кэрри өөрийн хүчээр ээжигээ агаарт хөвөөлж дуугүй болгоно. Хэсэг хугацааны дараа тэр ээжигээ буулгаж энэ яриа дууссан гэж хэлдэг. Энэ хооронд Крис Билли хоёр найзуудтайгаа ферм дээр байна. Тэд гахааны хоолойг зүсэж цусыг нь цуглуулна. Дараа нь тэд төгсөлтийн бүжиг болох спорт зал руу нууцаар орж хувинтай гахаан цусыг бэлтэн. Тэд Кэрриг тайзан дээр гарах үед дээрээс нь зутгах төлөвлөгөөтэй байдаг. Төгсөлтийн бүжгээр Кэрри бэлдэж баг зэрэг нүрээ будна. Тэр үнэхээр үзэгсэнтэй харагдаж байсан ч маш ихээр сандарсаар л байдаг. Маргарет түүнд дараахан хувцлахыг хэлсэн ч Кэрри маргалдахыг хүсээгүй тул яриа өрнүүлсэнгүй. Маргарет охиндоо хүмүүс
бүгд түүнийг эвгүй байдалд оруулж шоолон инех болно гэж хэлэхэд Кэри улам ихэр сандарсан ч эцэст тэр ээжигээ залбирлын өрөөнд түгжээд бүжиг рүү явхаар гэрээсээ гарна. Томи Кэриг авахар ирсэн бөгөөд Кэриг хараад юу хэлгээ мэдэхгүй алмаарч орхидог. Тэд гар гараасаа байран төгсөлтийн бүжиг рүү орж Томи түүнийг найзуудтайгаа танилцуулна. Биеийн тамирын багш мөн түүний даашин цаг магтаж хөгжилтөж цагийг сайхан өнгөрүүлэхийг хэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам Кэри товширж Томитой хамт байхдаа илүү тухтай болж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа тэд удаан бүжиг хамтдаа бүжгэлдэг. Кэригийн хувьд энэ шөнө үүнээс илүү сайхан болж чадахгүй мэтэл санагдана. Гэвч удалгүй Билли Крис хоёр бүжгийн зал руу нууцаар орж ирнэ. Тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд бүр босгосон тайзны доор нуугдан хүлээн. Тэд төгсөлтийн хаан хатан сонгуулийг урьдчилан зохицуулж Кэри болон Томи хоёрыг ялгч болгохоор шийдсэн байдаг. Осууд шагналаа авахаар тайзан дээр гарах үед тэд Кэригийн дээрээс хувинтай цус асгах юм байна л да. Сонгуулийн өмнө Крис Сүй рүү мессеж илгээж тэд Кэриг одоо доромжлохж байгаагаа хэлдэг. Айд сандарсан Сүй Кэриг зогсоохын тулд яаран бүжиг рүү очино. Удалгүй Томи болон Кэри хоёр төгсөлтийн хаан хатан цолыг авна. Тэднийг тайзан дээр дуудахад бүгд тэдний төлөө алгаад ашина. Сүй ч мөн барилга дотор орж ирээд дээврийн хэсэгт байгаа Крисийг харна. Крис хэдхэн секундын дараа Кэри дээр цус асгахад бэлэн зогсож байдаг. Биеийн тамирын багш Сүйг хараад тэр энэ мөчийг л яг сүдэх гэж ирсэн гэж боддог. Тиймээс Сүйгийн юу хэлэх гэж байгааг сонсолгүйгээр түүнийг нэгэн өрөөнд түгжинэ. Эцэст нь Крис олсыг татаж хувинтай цусыг Кэри дээр асгана. Тэрээр мөн дээлэгцэг өдөртөж Кэригийн сарын тэмдэг ирсэн өдөр болсон дээрлэхтийн бичлэгийг ч гаргана. Бүгд л инээлдэж эхлэх үед биеийн тамирын багш ганцаар Кэриз туслахаар урагшаа алхана. Гэвч энэ үед нь Кэри бодит байдлаа алдаж өөрийгөө хянах чадваргүй болсон байдаг. Тэрээр биеийн тамирын багшийг гар хүрэлгүйгээр хүчээр түлхэн холдуулахад бүгд гайхан зочирдно. Хэдхэн секундын дараа цустай ховын Томигийн толгой дээр унаж түүний амийг авч яддаг. Үүнийг харсан Кэри Томи гэж орилж улам гашуудаж өөрийн хүч чадлаа хянах чадвараа алдаж ганцхан орлоод л олныг хүчээр түлхэн холдуулдаг. Энэ үеэр Крис Билли хоёр зүгтж машиндаа сууж чаддаг. Харин бусад хүмүүс гадагш гарах гэж оролдох үед Кэри бүх хаалга болон цонхнуудыг хааж түгжээд дараа нь тэр ширээ сандлуудыг хүмүүс рүү шидэж тэднийг нэг нэгээр нь хөнөөж эхэлдэг. Мөн зарим охтыг газарт хүчээр дарж бусад хүмүүс зогтох үедээ гიშгснээр амиа алдахаар болгодог. Тэр тайзны гэрлүүд болон захилгааны утсыг эвдэхэд газарт гал авалцаж эхэлнэ. Тэрээр биеийн тамирын багшийг л тайзан дээр аюулгүй байлгаад үлдсэн бүх хүмүүсийг устгаж дуусгана. Дараа нь Кэри агаар таван гадагш гарч Билли болон Крис хоёрыг хайж эхэлдэг. Тэд машинаараа зугтаж явах боловч араас нь Кэри хөөж эхэлнэ. Билли машинаараа Кэриг дайрахыг оролдох боловч Кэри өөрийн хүчээр машиныг зогсооно. Үүний улмаас Билли толгоогоо зохиж тэр даруул нас барна. Крис дахин Кэриг машинаараа дайрахыг оролцсон ч Кэри машиныг нь хүчээр шатхуун түгээх стант руу шидчихдэг. Дараа нь Кэри Крисийг салхины шил мөргөж наалдсан хിവэр айжмаар үххийг нь харна. Үүний дараа тэр гэртээ хараад ээж нь залбирлын өрөөнд байхгүй байгааг анзаарна. Тэр бүх цусыг угааж цэвэрлэхийн тулд усанд ордог. Удалгүй Маргарет түүний өмнө гарч ирэхэд Кэри ээжигээ тэрж хүмбэр өөрийг нь шоолно гэж хэлсэн нь үнэн байсныг нь хэлдэг. Харин энэ үед нь Маргарет өөрийгөө өмнөх нөхөртөөгөө үйлдэлсэн үүлийнхээ төлөө шийтгүүлж байна л гэж боддог. Тэгээд тэр Кэриг махны утгаар ар нуруулуун дүрчигдэг. Кэри өөрийгөө аврахыг оролдох бодлогч Маргарет улам солиорч түүнийг гал тогоо руу хөөдөг. Тэр Кэриг дарж унгаагаад дахин хутгалах гэж байхад Кэри өөрийн хүчээр түүнийг зогсооно. Дараа нь тэр хурц үзүүртэй хэд хэдэн зүйлсийг Маргарет руу чиглүүлж түүнийг загалмайд цовдлсон мэтэл хананд тогтоочихдаг. Дараа нь Кэри үхэж буй ээжигээ тэрвэрчүүлэн хийсэн зүйлдээ харамсна. Эцэст нь тэр өөрийн бүх хүчийг ашиглан байшинг бүхэлд нь нурааж сүйтгэж эхэлдэг. Яг тэр үед нь Сүй гэрт нэрж Кэриг зогсоохыг оролдоно. Кэри түүнийг ч бас алах гэж оролцсон ч Сүй жирэмсэн гэдгийг нь мэдээд Кэри инээмсэглэн хүүхэд нь охин байна гэж хэлдэг. Дараа нь тэр унаж буй таазнаас Сүйг аврахын тулд түүнийг гадагш хүчээр гаргана. Хэдхэн ормын дараа нуурж буй байшингийн доор Маргарет болон Кэри хоёр хоёулаа нас барна. Бүрэн солигдож Кэригийн булшин дээр Сүй ирэх бөгөөд Кэригийн булшин дээр бүр хүмүүс тамдаа шат гэд биччихсэн байдаг. Хэдэн сарын дараа Сүй эмнэлгийн орон дээр хэвтэж төрөх үедээ төрхийн өвдөлтөс болж хашгирч байдаг бөгөөд гэнэт цустайгаар түүний биеэс гарч ирэхэд тэр цочин сэрдэг. Түүний ээж түүний хажууд байж түүнийг тайвшруулах бөгөөд харин Сүй удахгүй өөрөөс нь Кэри төрөх гэж байгаа мэт санагдан амьсгаад сандарснаар энэхүү кино маань дуусна. За манайхан кино ямар санагдсан бэ? Доор комент зэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Иймэрхүү олон видео үзхийг хүсвэл сувгийг захиалж хонхоо дараад сувгаа дэмжихийн тулд лайк дарахаа мартаваа. За тэгээд үзсэнд баярлалаа. Дараагийн итгэхэд аимшиг киногаар уулзлаа. Түр бай бай.